Сайн байцгаана уу? Unsaid reaction маань маш олон сарын дараах одоо бичлэг эхэлж энэ дугаар бичлэг маань эхэлж байна. За тэгээд ойр дээр нь бол айгүй олон сайхан уран бүтээлүүд гарсан. Гарсан. Тэгээд даанч одоо бит хоёр одоо хамтдаа цуг байж чадаагүй болохоор бичлэг хийж чадаагүй. Тэгээд тэрийг болохоор хамгийн сүүлчийнхаа бичлэгээр хойлол хэлсэн юм тийм. Манай найз ч бол гадаад төвчөд ирсэн. Тэгээд би найзаагаа үдээгээд Монголд сайн сууж байлаа. Тэгээ одоо энэ зүүнийхээ анхны бичлэг маань одоо эхлэх гэж байна. Одоо энэс хойш бол битээр бол ерөөсөө бичлэгээ таслахгүй. Тэгээд яг цаг тухайн мөрчтөнд сайхан дуу муу гаруул хийгээд л явна да. Тэгээ тийм байна. Тэгээд нэг гоё дуу гарсан байлээ. Энэ яг дуу нөгөө 2 сарын өмнө цацагдсан л да. Гэхдээ айгүй тийм одоо нөгөө хүмүүсийн хүмүүс амар сайн дуу болсон байлээ гэж яриадсэн. Тэгээ тийм болохоор энэ дууг бол бүтэн үзэж байгаагүй үзээгүй болохоор Trishna дээр хий гэж бодлоо. Бүүэ гэдэг нэртэй. Энэ болохоор юу юм бэлээ? Юу юм бэлээ гэж өвхлийн төрөг уран сайхны киноны дуу байгаа. Тэгээд энэ тэр кино нь болохоор угаасаа кино театрууд орол гарч байгаа. Тийм болохоор дуу нь хуучраг өгөж бит хоёр үзэж байгаа. Тэгээд дээрэс нь энэ Trishna бол угаасаа юм аимшигын төрлийн жоо тийм хоррор төрлийн хүн учраас энэ аимшигын киноны остыг дуулах нь яг ямар шууд дуулсан болоо өгнүүд нь яг ямар байгаа болоо гэдэгтээ бас амар тийм анхаарал татсан. Гэхдээ бас энэ Trishna яг нэг энэ киноны дууг дуулсан яг зөв хүний олсон гэх юм те. Яг зөв уран бүтээлчээ сонгосон гэж юу нөө битээр үзэж байгаа. За тэгээ бүгдээрээ Trishna-гийн дууг сонсцгоо. Чи энэ кино үзсэн үү? Үзээгүй. За үзээгүй хүний хувьд одоо чи нэг анхны сэтгэлдээ хэлээч. За би энэ киноны биш нөгөө нэг трейлерыг бол харж ийсэн. Тэгээд ихэд трейлер болж байгаа юм тийм амар санагдсан л таа. Тэгээд нөгөө нэг тийм бас нэг ихчээсэн шүү дээ. Тэр их чинь утга биш сэрээ ярьж байгаа тийм амруугаа ингээд зоогдсон шүү дээ. Тэгээд шүлэндээ унаад амаа тэр нь бол тийм амар юу санагдсан. Тэгээд ер нь би аим шиг нэг үзэж чаддгүй маа гэж байгаа. Би бол энэ киног одоо үзсэн мэддэг хүний хувьд одоо ярихад үнэхээр энэ дуу ингээд сонсоход нэг яг эхлэл тэр зураглал мөрөглөл мөнгө бол амар хаастай. Ер нь бол тэгээд нөгөө одоо энэ дуу эхлэхэд шууд ингээд дотор амар эвгүй болж байна. Үндэ бол тийм шууд орчин гэх юм одоо нөгөө нэг амар тэгээд нөгөө нэг зүүд нойрноос сэрэхгүй бол яана гэдэг дээр бүр ингээд би өөрөө яг ингээд мэдээд байгаа болохоор надад үнэхээр амар гүн гэдэг гүнзгий ингээд амар киног үзсэн байгаа болохоор үзсэн ер нь тэгээд киног ер нь мэддэг болохоор амар одоо гэхдээ ер нь одоо энэ киног үзсэн хүмүүс бол ер нь энэ дууг сонсох юм бол угаасаа амар орон заяа угаасаа ингээл зүүд нойрноос тэрхгүй бол яана гэл Trishna ингээл дуулж хат бүр яг ингээл амар орчин гэл гэж хэлээ та. Тэгээд өгнүүд нь бас амар тийм сүртэй өгнүүд нь зүүд нойрноос тэрхгүй бол яана зуурдаар биш үүртээр мөртөр гэж. Угаасаа энэ нөгөө киноных нь утга санаанд угаасаа амар нийцсэн. Ер нь бол ингээд шууд гэхдээ Trishna энэ үгээ өөрөө зохиосон юм болов уу? Хүүс өөрөө зохиосон. Trishna ч үгүй хүмүүс өөрөө идэх шүү дээ. Өөрөө зохиосон байна. Тэгвэл амар зөв. Trishna гэхдээ угаасаа л зөв шүү дээ. Зөв үг мөг нь үнэхээр амар юм гоё хаард
амар зөвүүн болсон байна. Тэгээд нөгөө нэг клипнийхний зураглал бас надад үнэхээр амар таалагдчихж байна. Тэгээ угаасаа энэ бас одоо миний энэ crush Ариун Бим бах. Тэ энэ ахыхаа одоо энэ жүжиглэлтийг одоо бүр сая энэ кинонд юу нөгөө Ариун Бим бах тэгээд Бям цагт гэж жүжигч мэдчих. Тэр ахтай болчихсон тий. Тэгээд хоёр одоо энэ инхтүүл мөн. Тий. Тэр ихч тоглолцсон гэсэн тий. Тий. Тэгээ бас юу байгаа штэ. Манай удуул манаас тоглосон байгаа. Удуул гэж юм. Удуул гэдэг нэг Ариун Бим бахын дүү нь болж тоглодог охоо. Тий. Энэ хэд маань тоглосон байгаа угаасаа. За цаашаа үзье. Тэгээ дараа нь ярих. Төгс тоглосон юм уу? Тоглосон. Гоё. Энэ чинь нөгөө нэг Тайландтай хамтарсан юм уу гэж Монгол Таиландын хамтарсан уран бүтээл шүү дээ. Тэр нь бас амар сонирхолтой санагдсан нэр Монгол Таиландын хамтарсан. Юу Таиландд юу 30%-ийн зураг авалтыг Монгол 70%-ийн зураг авалтыг хийсэн Монгол Таиландын хамтарсан кино. Тэгээд энэ киноныхоо өнгө дүрс одоо мөнгө тавилт маяглалыг ер нь өнгөслөх би чинь бас үзэгчдэг юм ярьж хүний яриаг хэлж байгаа голоо нь хэрэлтэй авчихгүй. Тэгээ юу ярьчлаа амар гоё юм. Таиландтай хамтарсан. Тэгээд нэг мөнгө бүгдийн Таиландд энэ манай Dream Entertainment-ийн хийсэн кино шүү дээ. Тэгээд Dream-ийн захирал цэг ах маань төрсөө аваад бүгдийн Таиландд очиж яг дэлхийн стандартаар энэ киногоо бол ингээд хоёул комментийн нь шингэнэ. Кинон бүр лааж илээ гинэ. Тийм. Киног нь олж үзье. Олж гэж кино сатууд байгаа шүү дээ. Байхгүй. Кино театруудаар гарч байгаа. Тэг би одоо энэ дуунаас Ишнэгийн дууг тулгаж сонсох бол нүгэл юм. Кино амар бүр галгал. Гэтэ энэ Тришна гэхдээ уусаал юм. Мундаг юм. Би бас Тришнаг бас нэг заах хөтэй гэл боддог гэсэн. Энэ юунаас энэ дуунаас би одоо ингэж бодож байна да ёо. Тришна болохоор юмдаа амар юм сэтгэл зүрхээ зориулж те уран бүтээлдээ ингэж гүн гүнзгий орж ингэж амар гоё уран бүтээл хийдэг надад үнэхээр таалагдчихж байна. Одоо энэ клип дээр нүд мүдний одоо жүжигчин хүн биш гэхэд одоо нүд мүдний үнэхээр үнэн байгаа байхгүй юу. Тэгэл одоо энэ дууныхаа үг мөгийг амар гоё юу үнэхээр энэ уран бүтээлдээ зориулаад бүр амар гоё ингэж бичиж бичсэн тий. Амар гоё санагдлаа. Клипний энэ мөнгө бол үнэхээр тасархай. Хөөе, хоёулаа бас юу яаж идэх вэ? Энэ дуун дээр чинь бас 2 ост байгаа. Тийм. Тэрийг чинь гөрүүл хийсэн тий. Тий, гөрүүл тэгээд десант. Гөрүүл чинь 113 десант гэдэг. Тэр шүү дээ. За ингээд. Та манай краш. Я хамт монголын краштай хийсэн байгаа.
бүтэн нийтий гардын ганц үг бити гацуу хоолхон нэлсити галын бурхан юу бэрэгти хамаас ухан нэгний хин хараа цухан гинти бил араас нэг гинти барам чихэд Уаран гормон тоо зүгт зүрдор дорсон суугай спот үтэн яг 100 грамм шот үлийн үржин тооцоо үнгүү тарах төрсөн үдрийн тоо ажил явсан хуйцааны поо ажиглын чамаа хуучны нууц амьсгал чи чүг явахад альтерч зүсэх утга шиг хурц ардаас чи ойртон чам руу хоосон чанарыг олж талтар хүртэл цалин цэцэг эсвэл хоо тавтар түч сайкл мюзик тоо код тийг цааш эсвэл хөлхөн дээр толон хутын тоо танаар одоо дуус хумхын тоо хацмын бүтэн нийтий гардын ганц үг бити гацуу хоолхон нэлсити Яа энэ бүтэн нийтий гардын ганц үг бити гацуу хоолхон нэлсити галын бурхан юу бэрэгти Би үгүй зүзээгүү, андалтай бол үзээгүү Охин намайг барьж авах гэж үзэн чухын гүзээгүү Амнай цохохын тулд амдалаасаа зүрхийг үзээгүү Амдахаараа олон үгүй чивгээс За. энэ дуу триш биш үү лээ 113 десант хоёрын дуу тий. Энэ амар том хоёр өөр дуу шиг санагдсан сонсогдож шээ. Ер нь бол тийм байгаа зү. 113 яг нэг өөр мэдгүй одоо нэг адилхан байх хэрэгтэй юм шиг юм. Ер нь бол яг жоохон би энд нэг уусч ордог л доо. Энэ хоёр маань жоохон уусааг байгаа. Тийм хоёр нэг газар клип хийж байгаа. Тий. Ерөөсөө тийг санагдахгүй байна. Ангис түлэжгүй Үгүй лах юм лабиш Хаваа бич байхам шиг биш Бомбос бүрсүүл бостоксны Артулгэ бот Алтаж гიშгиш байгаан дүүтлээ Харс нүхэ бот Гэхдээ энэ нөө үсэн тоглож байгаа бас энэ яаж энэ ахын төлөвлөсөн юм Тэгээ шат хоёр толгой галын бурхан юу бэрэгти хацмын бүтэн нийтий гардын ганц үг бити гацуу хоолхон нэлсити галын бурхан юу бэрэгти Би тэгээд кино гэхдээ тойрог өдөр бүр бүх кино театруудаар энэ кино бас мөнгөтэй кино байна тийм. Хоёр мөнгө доо. Тэнгуутай амар тришна, тэнгуутай десант 110 дандаа хаартууд Тэгээ амар гайгүй уран бүтээлчтэй тийм. Угаасаа ингээл заяа хүн ер нь ингээл ямар нэгэн одоо өөрийнхөө одоо энэ уран бүтээл сэтгэл гаргаж байгаа нэг харагдаж байгаа зү ер нь бол. Тэгэл ер нь амар бодож ингээл хинээр яаж киноныхаа дуунуудыг нэр хойлоо 113 десант хоёр ер нь хамтарч дуу хийжсэн юм. хийж байгаагүй шүү дээ. Аа тийм хөлийн төрөвтөр нэгдсэн юм тий. Аа сонирхолтой нэрээ тэгж харсан чинь. Угаасаа хийж байгаагүй. Тэгээ одоо энэ хоёр ч угаасаа одоо юу яадаг штэ одоо энэ хоёрын ч одоо нэг одоо өвлөх одоо дуулах ер нь одоо юу дуунуудынх нь одоо юу нь бол шал өөр штэ. Киног нь үзээ дуугийн сонсоод үзээрэй. Тэгвэл энэ дуу цаанаа л гал. Аа би киног нь үзег байгаа болохоор дуун жоохон орчихгүй байх. хоёр өөр артист хоёр өөр уран бүтээлчд болохоор тэгж сонсогдож байгаа хэл та. Гэхдээ энэ чинь нэг дуу болохоор нэг цогц бүхэл зүйл болохоор бол ингээд ингэж байх хэрэгтэй байдлаа жоохон сонсогдож байна. Гэхдээ юу яж байгаа байхгүй юм. Яг нэг өмнө байгаагүй шийдэл гэдэг утгаар нь хүлээж авах юм бол амар сонирхолтой заяа. Тэгээ миний хувьд болохоор би 113 энэ үгийн жоох ойлгохгүй байгаа. А десантал ингээл яг гоё орж иж байгаа байхгүй ингээд. Ягаад үгүй ойлгохгүй байгаа. Би гүнийг мэдгүй нэг жоохон далич юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ягаад ч юм. Кино минийгаа үзчихэд энэ дуугаа хийд юм бол Дээж л тийм шүү дээ. Киногоо үзэн зохиолоо уншина бас. Бас манай эднэр чинь бас сул гарууд бол биш шүү дээ. Бид хошиг. Оо тийхгүй дээ. Тэгээ нүхлийн тойргийн нэрнийхэн талаар хоёлаа ярил л да. Сая ингээд тэгж штэ. Нүхлийн тойрог нөгөө нэг карма марма гэдэг штэ. Тиймэрхүү утгатай өгнүүд гарсан штэ. Аха. За би заяа зүгээр киног нь үзээгүй болохоор зүгээр жоон таамаглаа. Одоо юу яйцсан юм шүү. Одоо энэ нэг ихнэр нөхөр хоёр исэн юм шүү. За чи киног нь ярих шаардлагагүй шүү дээ миний. Ерөнхий утга агуулга. За утга нь угаасаа ойлгомжтой л шүү дээ. Одоо нөгөө юу
нөгөө карма угаасаа ингэж иргэдэг тий. Тэгээд үхэлч яваад бас ингэж би дараа төрөлтөө хүн болох нь юу энэ чинь нөгөө триш нэг киноны хувьд одоо миний ойлгож байгаагаар бол баахан л үхэл гардаг юм шүү. За чи зүгээр дуугаа яриулъя юм инээд. Тэгээд угаасаа кино бол угаасаа бүр ярилтгүй үзээг болохоор угаасаа чи мэдэхгүй байна заа юм. Угаасаа амар гал заа юм. Монголд өгнө тий аим шиг юм хоррор төрлийн кинонд бол хамгийн гал нь бол одоо үхлийн тойрог байгаа. Одоо үзээг бол одоо очиж үзэх хэрэгтэй. Үзчихэд дуунуудыг бас сонсох хэрэгтэй. Тэгэх юм бол угаасаа амар ойлгомжтой байх болно. Тэгэнгүүт ч одоо манай энэ 113 тасанд хоёрын хамтрал бол үнэхээр над ихтэй таалагддаг. Тэгэл бүх дуу ихтэй энийг амар тийм заавал ингээл адилхан тийм нэг гачин нэг төрлийн байх албагүй штэ. Яг амар гоё ингээд орж ирж байгаа байхгүй юу? Шинэлэг санагдсан. Надад. Гэхдээ угаасаа киног үзсэн хүмүүс ойлгоно. Киног үзэг хүмүүс минь нээжгээл ингээл төрөлдүүл явна гэж би бодлоо. Тэр юу жоохон төхөс юмстэй. Киног нь. Юу яадаг карма марма ирж. За ер нь яах вэ? Тийм. За тэгээ сая дунд нь гоё тасарчлаа. Манай юуны манад ингээд багтаамжинд үрсэн ба. Би ингээ ягаа шил зүгээд байгаа вэ гэдэг юм бол миний нүд жоохон өвдсөн байгаа. Манай шил зүүж байгаа шүү. Тэрнээс биш бол би ингээ шилээ аваад тийм ингээд гоё баймаар байна л да нүд маань. Би асуудал тулгарсан байгаа найзд маань. Тэгээд одоо энэ дуунуудын тухай одоо ярья. Одоо тришнатай бол одоо ярих юм уу байна тий? Юу ягаад клипний өнгө мөнгө одоо тий? Клипний өнгө тавил дууны одоо үг мөг бол тий үнэхээр гайхалтай л гэж хэлье да. Нөгөө хоёр нь бол манай бас жоох ойлгохгүй байгаа. Киног нь үзег болохоор бас тий хоёр өөр мөр. Гэхдээ ер нь зарим хүмүүс тэгтээ бас тэгж бодож байгаа шүү дээ. Жишээл хоёр өөр дуу шиг санагдсан гэдэг ер нь хүмүүс тэгээд байгаа шүү дээ. Угаасаа ер нь хүмүүс тэгж санагдаж байгаа. Тэгээ энэ хоёрын хамтрал бол надад үнэхээр амар таалагдсан. Үнэхээр шинэлэг санагдаж байгаа. Тийм болохоор та бүхэн одоо киногоо үзээг бол угаасаа дууг нь ойлгохгүй тодорхой. Тийм болохоор очиж киногоо үзэх хэрэгтэй. Ихний ээлжинд угаасаа кино театрт гарч байгаа. Угаасаа энэ киног гэхдээ хүн болгон үзэх ёстой. Яагаад гэвэл энэ киног үзээд ер нь ямар нэг юмыг ойлгоно. Амьдрал те хүнд үлийн үр ер нь яах вэ хүү. Тэгээ үртэй хүн одоо те хамаагүй амьдарч болохгүй шүү гэдгийг миний бодлоор ингээд илэрхийлдэг. Тийм болохоор хүн болгон үзээд одоо энэ өөр мөр хийгээд байгаа хүмүүс одоо ялангуяа очиж үзээрэй л гэж хэлье да одоо тий. Би бас одоо ингээд киног ингээд триллер одоо ингээд дуунаас нэг хараад тахад бас амар тийм үзмээр санагдаж байгаа байхгүй юу? Амар тийм үзмээр санагдтал клиптэй дууныхаа үгнүүд ч гэсэндээ бас аюу тийм амар сүртэй үгнүүдтэй надад амар киног бол амар үзэх хүслийг бол амар төрүүлж байгаа юм дуу байлаа. Угаасаа тэгээд үзээгүй нь угаасаа харамсахаар. Энэ манай энэ кино маань юу штэ. Одоо 10 сар Таиландд нээлттэй хийгэж байгаа. Сая Монголд болохоор 5 сарын 30-нд Монголд нээлттэй хийсэн штэ. Одоо 10 сар Таиландд нээлттэй хийж байгаа. Олон улсад гэрээ хийчихсэн байгаа. Одоо ер нь олон улсын кино шүү. Тийм болохоор та нар ийм киног бол үзэхгүй өнгөрөх бол үнэхээр харамсалтай байх шүү л гэж одоо хэлье да. За тэгээд бүгдээрээ дараачийн гой уран бүтээлүүд дээр гоё уулзцгаая. Баярлалаа.